За сайн байцгаана уу? 16 дахь өдрийн бичлэгээрээ уулзаж байна. За 16 хоног сахар, гурил, төмөс, кола, ундаа, чихэр чихлаад транс тос хасаад явж байгаа мэдрэмж болвол хөө ингээд дасаад ирэхлээрээ юу яд юм бэ? Тэдрийг ерөөсө өгүүлэх нэххэ болчтой юм байна. Тэгээс эхний 2 дахь бичлэг дээрээ би нөгөө тэр ховдог хомхоо иди гэдэг байгаа тэрний хүслээ ингээд бурхандаа даатгаад залбираад тавиад явуулчихсан шүү дээ. Тэгээд одоо болвол надад ерөөсө тийм чихэр иди, ста тэр гоё ундаа ууй, тэрний гоё тэ түргэн хоол иди гэсэн тийм хүсэл ерөөсө байхгүй. Төрөхгүй байна. Тэгээд тийм бодогдохгүй тийм хүсэл төрөхгүй байхаар хүнд тэрийг чинь твчих айгүй амархан. Яа тэгэхээр тийм хүсэл төрөөд байгаа хэрнээ тэрийг ингэж твчих чи айгүй хэцүү шттэ. Тэгэхэд тийм хүсэл төрөхгүй болохоор айгүй амар байгаа байхгүй надад өөрт. Тэгээд өнөөдөр өчигдөр 10 одоо ер нь бол 16:8 гээд юу дэглэмээ барай явж байгаа. Тэгээ өнөөдөр 18:6 болгож цагаа нэмж байна. За тэгээ 18:6 болгоо цагаа нэмээд тэгээд нэмж жоохон дасгаж байгаа. Тэгээд 24 болгож цагаа нэг оруулна. За тэгээ буцаагаад багаар ингээд хоолтой нэмээд 18:6 болгоно. За тэгээд тэр бичлэгүүдээ бас оруулнаа. Тэгэхээр хөө ингээд хамгийн гол нь сэтгэлээсээ итгиймсэн тэр л гоё тэрийг л уумаар байна гэсэн нэг тийм элдв бодлуудаа ингээ сайхан тавьж явуулаад ингээ бурхандаа даатгаа залбираад бурхан багштаа эсвэл одоо бусад өөр олон хүмүүс өлсөж байгаа дэлхийд дээр өөр өлсгөлөнд нэрвэж байгаа зөндөө хүмүүс байгаа шүү дээ хүүхдүүд тийм үү те тэд нар идэх болтугай гэд ингээд сэтгэлээрээ ингээд тэдэрт зориулаад ботчохоор өөрөө заавал иди гэсэн тийм хүсэл дарагдчихдээ юм байна. Тэгэхээр өнөөдөр 18:6 болгож тэгээд хамгийн гол нь бид нар ингэж бодлоосоо тэр нэг хүсэл шунлаа тэр нэг тачаад ингээд зураад байгаа тэр байдлаа л тавьж чадах юм бол цаашид дэглэм байрах хоолны асуудал эдэр бол ерөөсөө маш амархан болчдгийм бай шүү. За тэгээд гол нь тэр одоо сэтгэл оюунаасаа тэр зуралдаад байгаа тэр бодлоо оюунаа тавьж өөр олон өлсөж байгаа хүмүүс хоолтой болох болтугай гэж бодож сураарэ гэж хэлье. За дараагийн бичлэгээрээ уулзъя баяртай.